бичлэгээр би миний цүнхэнд юу байгааг харуулнаа. За одоо төр байж байгаарай. Өнөөдөр миний цүнхэнд юм харуулах гэж байгаа юм чинь давхар би өөрийгөө танилцуулж явчих заяа. За одоо би цүнхнээс юм авах. За хай гэж хэлсэн. За намайг Амина гэдгээ. Одоо би 9 настай. Хийн насаар бол 10 настай. Би дараа нэгдүгээртэй айлын том байгаа. За хамгийн ихний хичээл бол хүн байгаль гарч ирсэн. Хүн байгалийн маань дэвтэр нь энэ байна. Ингээд байгаа. Хүн байгаль дээр манай ээж ордог. Ягаад гэвэл би ээжийнхаа сургууль сурдаг болохоор. За тэгээд дөрөвдүгээр анги сурдаг. Энэ бол миний идүүтний дэвтэр байна. Манайд бас идүүт нь ордог. За энэ миний нөгөө нэг намын тэмдэглэл дээр бичдэг юу байгаа. Энэ миний шинэ дэвтэр байгаа. Тооны шинэ дэвтэр байгаа шүү. Энэ миний Монгол Улс хүмүүжлийн дэвтэр байгаа. Ингээд. Энэ бол та нарын дуртай хичээл юу илээ? Хүн ба нийгэм. Хүн ба нийгэмдээ би хамгийн дургүй хичээл надад бараг л байхгүй. Хамгийн дуртай хичээл надад бол би нэмэр ордог. Хүн байгаал амар гоё. Гэтэл юм бичдэг. Энэ миний ямар вэ? Өгсүр өөд гэдэг ном байгаа. За одоо та нар My Little Pony үздэг шүү дээ. Эмэгтэй нь үздэг баг. Эрэгтэй нь хаяа үздэг баг заяа. Гэтэ эрэгтэй хүн бол заримдаа л үздэг. Оёо энэ хүмүүс юу болдог. За энэ бол миний My Little Pony-гийн шинэ дэвтэр байгаа. Шинэ тооны дэвтэр байгаа бас. За энэ ч яг хэрэггүй дэвтэр. За та нарын хамгийн дуртай хичээл болох бас манай найзын дуртай хичээл болох математик гарч ирж байна. За математикийн ном. Энэ миний шинэ намын тэмдэглэлийн дэвтэр. Энэ нөгөө нэг энэ хоёр ингээд яг хослоод өнгө нь хослоод дуугчмын дэвтэр ном байгаа. Дуугчмын дэвтэр ном байгаа. За энэ дээр ингээд би 80 он авсан юу яана гэд. Юу илээ. Манайх дуугчмын дэвтэр шалгасан байгаа. Тэгэл. За энэ бол миний тооны дэвтэр байгаа. Математикийн тооны дэвтэр байгаа шүү заяа. Энэ бол Монгол Улс математикийн дэвтэр ном байгаа. Ингээд. За энэ бол манай Монгол хэлний ном байгаа. Одоо энэ бол миний шинэ дэвтэр, энэ бол миний Монгол хэлний дэвтэр байгаа. Би доороо нэгдүгтэй юм чинь айлын том болохоор жоохон хөгсөн байж магадгүй шүү дээ. Хүүхэд ч гэсэн хөгшин гэж яахгүй. Хүүхэд нас хинт ч олддгүй үстэй. Нэрээ. За дараа дахин болцгоо. Үнээрээ би дараагийн бичлэг дээр штэ гэрээ танилцуулах болно.